Сайн байцгаана уу? Өглөө өдрийн мэнд. 10K спешиалээр уулзж байгаадаа баяртай байна. Та бүхнийгээ дэмжлэгээр энэ хүртэл явсан шүү. Суугаад дэмжиж доорх данс руу хандив явуулаарай. Мөн лайк, саб, шеэр хийгээрэй. Бүгдэд нь баярлалаа. За ингээд цуврал руугаан орцгоё. Түүнд санаа зовлтгүй дээ. Зайпер миний аавтай цуг байна. Чиний аав гэж амьдралын мод уу? Тэр нэг идчихсэн юм уу? Надад лав тэгсэн юм шиг санагдаж байна. Идэхээ тийм үг арай л тохиромжгүй санагдаж байна. Миний аав түүнийг эмчилж байгаа байх. Ингээд зүгээр хараад суугаад зүгээр гэж үү? Хэврээ ноён зайпер амьдралын модонд барьцаалагдсан бол би том асуудалд ордлоо гэсэн үг. Ноён зайпраас гадна өөр төрлийн хүч байна. Би үүнийг эцгийнхээ дотор мэдэрч байна. Луугийн зүрх юм болов? Хэврээ тийм бол зайпер дахин гарч ирэх үед довтлохоо эхлэхээс өмнөхтэй харьцуулахад тэр огт өөр төвшөнд байх юм байна. Ийм агуулга өөрийн хувирлуудын нэгийг харуулж байгаад надад нэр төрийн хэрэг. Өмнөх амьдралд тэр надад энэ төрхөө харуулж байгаагүй. Ер нь амьд бүх оршихуй өөрийн анхны дүрдээ хамгийн тухтай байдаг. Гэхдээ хинтээ хамт байгаасаа шалтгаалж дүрээ өөрчлөх хэд хэдэн шалтгаан бий. Нэгт нөгөө хүн тэднээс өндөр зэрэглэлтэй байх. Хоёрт нөгөө хүн ижил эсвэл доод зэрэглэлтэйч тэд түүнийг хүндэлдэг байх. Гуравт өөрийн ашиг сонирхлын төлөө нөгөө хүнийг хуурахыг хүсэх үед. Гурав дахь шалтгаан одоогоор бол хамаарахгүй. Энэ луу жаахан хачин байж магадгүй. Гэхдээ тэр бусдыг хуурах чадваргүй. Үүнийг магтаал гэж үз. Хэдийгээр би хоронд хордоод хүчмэн суларсан байсан ч чи намайг ялсан. Түүнээс гадна энэ орон зай миний эзэн Кайсарусын энергиээр дүүрсэн тул би энд тухтай мэдрэмж авч байна. Тэр чамд өөрийн хүчийг ашиглахыг зөвшөөрсөн учраас чамтай найрсаг байхгүй байх шалтгаан надад алга. Өө эзэн минь, уурлаж байгаа бололтой. Тийм ээ эзэн минь, мэдээч. Та жирийн хүнийг хизээж хүлээн зөвшөөрөхгүй. Би Арталис, үүнийг тэмдэглэж авъя. Хаа. Тэр инээж байна уу да? Ёох, би энэнд нэг л тасаж өгөхгүй байна. Цусан чунсан галзуу этгээдэд юу болоод байна? Өмнөх амьдралд төсөөллийн орон зайд бид тулдах үед өөр нэгэн давуу талын ачаар би арай хүчтэй байсан. Гэхдээ маш ойрхон тулаан байсан. Би ялсан ганц шалтгаан нь энэ луу маш докторгүй ааш зантай учраас л. Яагаад ч юм. Чамтай тулцсны дараа би их дээрдлээ. Чамд гайхалтай авьяас бай. Зүгээр л алах нь хайраг юм да. За тэгье. Би чамайг идгэе. Амарч дуусныхаа дараа наацтай дахин тулалд. Дараагийн хэдэн өдөр энэ навшийн луу намайг барг алж байгаад дахин амьдлуулж, дахин ингэсээр байгаад эцэст нь би түүнийг ялсан. Гэхдээ тэр дуршлагын ачаар сэрснийхээ дараа миний тулдах чадвар маш ихээр сайжирсан. Тиймээс түүний нэг төрлийн багш гэж хэлж болох юм. Гэхдээ яагаад миний багш нар дандаа ийм алан талан гэсэн байдаг юм бэ? Яасан бэ? Чамайг нэг зүйл зовоож байгаа юм шиг харагдаж байна. Тэгвэл чи яагаад тийм баяртай харагдаад байгаа юм бэ? Мэдээч хэрэг. Миний бие үхлээр дамжин тэр ядаргаатай даалгавраас чөлөөлөгдсөн. Бас би бусад луунуудаасаа төрүүлж эзэнтэйгээ дахин уулзлаа. Одоо үлдсэн зүйл бол чи хэрхэн чармааж байгааг зүгээр харах л үлдлээ. Түүнээс гадна миний амьдралын сүүлчийн тулаан үнэхээр цогцтой байлаа. Тиймээс дайчны хувьд надад харамсах зүйл алга. Хүний гараар хийгдсэн альва бүтээл тэдний сүнс илэрдэг. Зураачийн биерний үзүүрт, хөгжимчний хурууны үзүүрт, эсвэл бидэн шиг хүмүүсийн элдний үзүүрт. Тэнд олон цагийн сургуулалтын үр дүн мөн тухайн хүний зан чанар харагддаг. Дарамт ирэхэд тэд хугардгүй, эсвэл уян хатан нугардгүй. Хинт хитэн заасан бэ? Ямар мөрөөдөл тэднийг энэ хүртэл хүргэсэн бэ? Бүгд ил гардаг. Энэ бол тэдний сэтгэл зүрхнийх нь үнэн хориг зураг юм. Бид тулдах үед миний харсан зүйлээс үндэслэн хэлэхэд чи надад
таалагдж байна. Би аль хэдийн өгсөн. Хэрвээ би хэн нэгэнд хүчээ өгнө гэвэл таалагдсан хүндээ өгсөн дээр бидтэй. Үгүй гэж үү? Түүнээс гадна би түүний дотор нууцлаг шийдэмгий байдлыг мэдэрсэн. Мөн маш хачирхалтай өнгөрсөнд сурсан чадварын улмөр. Энэ хүн яг юутай тулалдсан юм бол эзэн минь би ирээдүг дэсэн ядан хүлээж байна. Магадгүй энэ хүн бидний хизээж хүрч чадаагүй газарт хүрч магадгүй. Би чиний ур чадварыг сайжруулах гэж зүтгэх шаардлагагүй бололтой. Одоо би эзнийхээ хамт чиний дотор ойршин сууд. Түрээсгүйгээр Би чиний толгой дотор амьдарч байна. Би чиний толгой дотор амьдарч байна. Би чиний толгой дотор амьдарч байна. Түрээсгүй. Окей. Let's go. Би чамд өөрийн хүчийг өгч байна. Гэхдээ чи энэ хүчийг хэрхэн ашиглаж жинхэнэ чадлыг нь гаргах нь чамаас л хамаарна. Би чамайг ажиглах болно. Энэ аяллаа төгсгөл чи юунд хүрэхийг би харахыг хүсэж байна. Тэр хүртэл битгий өгчгээрэй гэж би залбирч байна. Тэр ийм хурдан зөвшөөрнө гэж бодсонгүй. Надад хийх ажил уул шиг их байдаг болохоор цаг хэмнэх боломж гарвал би баярлдаг. Мөн бас нэг зүйл бол би тулдаж байх үед тэр надаас юу олж харсныг сайн мэдэхгүй байна. Гэхдээ би юу хэлэх гээд байгааг нь ойлгож байна. Чи ч бас над шиг дэлхийн хамгийн овжин хүн байгаагүй. Чи тэнэг шиг элдээс авчиж байгаад тулаанд өгсөн. Тэрэнд би чамайг буруутгахгүй. Цайнаас өөр дуртай зүйл байна уу? Би тийм ч муу тоогооч биш. Танд өргөл болгон ямар нэгэн юм хийж өгье. Асуух шаардлагагүй дээ. Чиний ам юу хүсэж байгааг мэднэ. За тэгээд луугийн зүрх амжилттай суугдаж. Запер маань амьдралын модноос гарч ирнэ. Үүнийг хараач. Эртний бурхны өөр нэг хэсэг шинэ эзэнтэй боллоо. Энэ дэлхийн ирээдүй одоо урд өмнөх хөөсөөч таамаглашгүй боллоо. Яг л таны хүсснээр хуучин эзэн минь. Гэрлийн сүмийн 4-р бүс. Яагаад одоо хүртэл тэрүүн сагмаартан аалдантай холбогдож чадахгүй байгаа юм бэ? Надад сүмийн баатарт өгөх захаа байна. Юу? Энэ юу вэ? Ноён аалдын аалагдсан гэж үү? Цуу яриаг сонсвоо. Итгэхэд бэрх юм. Аалдны ихэр баатрууд алга болсон гин. Үгүй ээ. 3-р бүсгэд илгээгдээд үгсэн гэж би сонссон. 3-р бүсдүү? Тэгвэл ариун нэгэн луушаас тэднийг алсан байж болох уу? Ихэр баатрууд их газрын 10 хүчирхэгтэй аждын нэг байсан. Ариун нэгнийг шашны сүмээс болоод тэр жагсаалтад оруулдаггүй. Гэхдээ тэр үнэхээр ихэр баатруудыг алсан бол хэрвээ би түүнийг алчихвал би твийн шилдэг 10-ын нэг болно. Би 3-р бүс рүү явж байна. Эрх мэдлийн суудал, хүч чадлын суудал, бүх зүйлийг харж ханддаг ариун хүчтний суудал, эзний суудал, бүгд хоосон. Тэдгээрийг хүсэгчдийн хооронд илт мөргөлдөх болно. Гол мөрөн зусаар урсах болно. Тэгээд 1000 жилийн төгсгөл ойртоход тэр гарч ирнэ. Биднийг аимшигт хувь тавилангаас чөлөөлөх нэг юм. Хувь тавиланг сүйтгэгч. Линдэл цайз алтарын нутагт. Тэр чинь миний бодож байгаа тэр элд мөн үү? Хаа амархан байлаа. Ямар ч тач би яалсан. Одоо гүнчтэй уулзаж болох уу? Намайг амьдралын мод дотор байх хугацаанд бусад маань маш завгүй байж. Хорыг цэвэрсний дараа Игдрасал
Мод болон ургамлуудад идэвхжүүлэх код дамжуулж ойр орчмын бүсийг хурдан цэвэршүүлсэн. Амьд үлдгэсэд үлдсэн мангасуудыг устгаж амьдралын мод руу урагшаалсан. Эльфийн хаант улсын нийслэл. Эльфэн хаан. Эльфүүд нийслэл хотоо хараад баярлаж байхад баяр дээр нь баяр нэмээд хатна нь энд минь эргэж ирэх болноо. Тулааны явцад хоцорж үлдсэн хүмүүсийг хайх ажиллагаа явууллаа. Нас барагсдыг оршуулах ёстой. Бас хаа сайгүй хог хаягдлыг цэвэрлэх шаардлагатай байв. Бүх зүйл дээр хүн хүч дутмаг байсан. Эгдрээсээ л ойг цэвэршүүлэх ажил завгүй байсан тул түүнээс бүх зүйл туслаач гэж хэлж болохгүй байв. Түүнээс гадна хийх зүйл их байх нь хүмүүсийг үй гашууга даван туулахад ч тус болж байлаа. Цэнхэр луугийн аюул арилснаар найдвар иргэн ирэв. Гэхдээ амар тайван дагсан тэрхүү тайвширлын сөрөг талч байсан. Ялалт гэдэг асар их гарц, тоо томшгүй золиос шаардсныг хүн бүрт улам тод мэдрүүлсэн юм. Цогцлуудыг нэг нэгээр нь оршуулах тусам хүмүүс аажмаар уу гашууга хүлээн зөвшөөрч эхлэх үед цэнхэр луугийн давталгоо албан ёсоор дууссаныг зарлав. Гүнж алтайр танд баярлалаа. Мөн Данаклын нутаг дэвсгэр, гэрлийн сүм, ялангуяа луу устгагч Зайферт талархал илэрхийлье. Амьдралын модны өмнө тангараглая. Та бүхэн энэ гамшигаас ээлбүүдийг аварсан. Гавьяг тань бид хизээч мартахгүй. Бид амьдралын модны ард түмэн харилцан хариу барих зарчмыг баримталдаг. Иймд бид авсантайгаа дүүцгүйц хариу барина. Энэ мөчөөс эхлэн Эльфиний их гүнж алтайр болон Данаклын гүнтэнтэй холбоотон боллоо. Бид харилцан давтлахгүй байх гэрээ байгуулж зовлон жаргалаа хамтдаа хуваалцгаа тангараглаж байна. Одоо л ойлголоо. Дайралтад бэлдэж эхлэх үед төрсөн асуултуудын маань хариу энэ байж. Тэдэнд тусалснаар бид тэднийг хүмүүс эсвэл Каин хаант улсын оронд гүнж алтайртай холбоотон болгоно. Энэ бол Поларисын нөлөөг арилгах боломж. Урт удаан дайнд бидэнд аль болох олон холбоотон хэрэгтэй. Ингэснээр бид эльфүүдийн хүч чадал, Данаклын ариун хүс, мөн амьдралын модны хязгааргүй эдгэх чадварыг олж авна. Энэ бол алтайрын төлөвлөгөө байсан. Миний бодсноос ч илүү амжилттай хэрэгжлээ. Эхнээсээ л Игдрасал болон эльфийн хатан бидэнтэй ижил зоригтой байсан. Одоо хатан сэргсэн учраас тэр эльфүүдийг оюун санааны холбоогоор удирдна. Ойн эльфүүд амьдралын модтой холбогдсон тул тэд хизээч биднээс урвахгүй. За тэгээд баяр болж найр эхлэж хэсэг хугацааны дараа Кера болон Дайрил хоёр хоорондоо ярилцах болно. Яагаад энд ганцаараа ингэж ялагдагч шиг сууж байгаа юм бэ? Чи энд юу хийж байгаа юм? Дотор ороод баярлаж байх ёстой шүү дээ. Итгэхэд хэцүү байгаа биз Дайрил? Зайфер болон түүний нөхөд энэ их ойд ирээд 6-7 хоногч болоогүй. Гэтэл луу айл хэдийн нүхэж бид эльфэн хаймд буцаж ирлээ. Энэ өдөр үнэхээр ирнэ гэж бодохоор үнэхээр л таатай байна. Ээж болон амьдралын мод хоёулаа эдгэрсэн. Одоо чи ч үүргээ биелүүлэх боломжтой боллоо. Хатан хааны тэргүүн харваачийн үүргээ. Кера, чи намайг эвгүй байдалд оруулж байна. Үгүй ээ, миний санааг зовоож байна. За болдоо, сүүлчийн удаа болохоор жаахан сэтгэл хөдлөхөд яах вэ дээ? Тийм ээ, чи зөв таалаа. Би эндээс явах болно. Шөнийн 1 цаг. Зарим нь унтаж, зарим нь орондоо хөрвөн хэвтэж байдаг цаг. Хамгийн чухал зүйл надад одоо ч үлдээд байна. Хүмүүс надаас төрөлхийн гоо зүсгэлэн авьяас зувсан угсаагаас минь болоод л хүсдэг байсан. Би хаашаа ч явсан. Хүмүүс над руу хүсэлт ачаалтай гардаг байлаа. Би чамд Тэнгэрийн од авчирч өгье гүнжээ. Би таныг хамгаална гүнжээ. Миний амь таны төлөө.
Тэд бүгд л том ярьдаг. Гэхдээ би үнэндээ юу хүсдгийг эсвэл намайг хинээс хамгаалах ёстойг мэдвэл тэд сүүлээ хавчаад гүйлэг шиг л зүгтнэ. Насанд хүрэхээс өмнө би аль хэдийн ойлгосон. Энэ замыг надтай хамт туулж чадах хүн бараг байхгүй гэдгийг. Миний хамтрагчид бол сайн хүмүүс. Гэхдээ би хэнийг ч хайрлах сэтгэл төрж байгаагүй. Хизээ нэгэн цагт би үрд ганцаараа үлдэнэ гэдгээ ойлгосон. Гэхдээ зүгээрээ тэр чухал биш. Надад хэрэгтэй зүйл бол хайртай хүн биш, харин найдвартай сэлэм. Учир нь Альтер тэр биш. Тэр өдөр энгийн амьдралын тухай бүх ойлголт минь бутарч унсан. Ийм хүчрхэг дайснуудыг ялахыг хүссэн минь бараг боломжгүй зориг өөрийнхөө өмнө тавьснаа мэдэж байсан. Тиймээс сэтгэл хөдлөл бол надад тансаглал, харин хайр бол сул тал. Надад хэрэгтэй зүйл бол ирээдүйд намайг ялалтад хүргэх эрийг сонгох. Яг л ус төрийн гэрлэлт шиг би ингэж боддог байсан. Гэтэл би чамтай учирсан. Өрөвдмөр юм. Юу вэ? Чи намайг бас шоолох гэж байна уу? За, Эльф хатантай юу хийсэн? Та хоёр яасан энтер гээд Филипп болон Элис хоёр манай нээдийг нилээн шоолсон болж тарнаа. Ноён запир гарч ирснээс хойш гүнж өөрчлөгдсөн. Мэдээж заримдаа ажлынхаа улмаас би гүнжээс хол байх хэрэг гардаг. Гэхдээ тэр хоёр бараг байнга хамт байх боллоо. Офлигийн нүдээр бол запир бүр жүтгэр шиг харагддаг болно. Бид хамтдаа өссөн. Бараг эгч дүүс шиг л байсан. Гэтэл би тэрэнд хэрэггүй болчихсон юм шиг. Тэр хайр дурлал гэж юу байдгийг ч ойлгодоггүй юм шиг. Эсвэл зүгээр л запир дургүй байх. Уучлаарай. Би шавьдаа туслах ёстой. Зүгээр уугаа сууж бай. Маргааш тэр буцаад эргэж ирнэ. Тийм болохоор уйлхаа байл. Запир яаж байгаа бол доо. Энэ бүхнийг 2 дахь удаага туулж байгаа хүн шүү дээ. Мэдээж огт сандардаггүй байх. Гэвч үнэндээ тэр нилээд сандарч байлаа. Би луг 10 минутад хүрэхгүй хугацаанд дарсан. Тэр шөнө бүх зүйл улам ширүүсч эхэлж байсан. Гэхдээ одоо бодоход би баг зэрэг сандарч байна. Эцсийн эцэст энэ бол Альтер. Тэр ямар мэх бэлдсэнийг хэн мэдлээ. Тэр шөнө олон зүйл дундаасаа зогссон. Альтер чадвараа ашиглан намайг байцаач би өмнөх амьдралынхаа тухай бүгдийг ярьсан. Түүний дараа би тоолж барамгийн олон удаа үнсэлдсэн. Тэгээд яг бүх зүйл улам гүнзгийрч эхлэх үед тэр гэнэт зогсоосон. Альтер надад сайн гэдгийг би мэдэж байна. Гэхдээ түүний хувьд би ердөө сар гаруйхан хугацаанд хамт байсан танихгүй залуу. Тэр өмнөх амьдралаа санахгүй. Тиймээс намайг хүсэх нь миний түүнийг хүсдэг шиг хүчтэй байж чадахгүй нь мэдээж. За яах вэ? Одоохондоо түүний айсаар явъя. Гэхдээ дараа нь тэр надад өрөө төлөхөл болно. Түүнээс гадна төлөвлөгөө ярилцах, эсвэл луугийн зүрхийг шалгах гэд бидэнд хийх зүйлс байна. Тиймээс одоохондоо би бүх насаараа ганцаараа амьдрна. Хайр надад хэрэггүй гэж боддог байсан. Үүндээ үнэхээр итгэлтэй байсан. Гэхдээ чи надад маш их хайрыг өгсөн. Би ч бас чамд тэр хэмжээгээр нь буцааж өгсөн. Би тэр өргөстэй зам дээр ганцаараа явж байна гэж боддог байсан. Харин чи надтай хамт байсан. Чи өмнөх амьдралынхаа тухай надад ярьсан тэр шөнө би нэг зүйлийг ойлгосон. Би үннээс цугтахыг хичээсэн ч үнэндээ би үргэлж ганцаардаж явсан байж. Гэхдээ чамд бүх хүнийг алдчихад ганцаараа үлдсэн чиний хувьд энэ бүхнийг давах
ямар хэцүү байсныг бодохоор л миний зүрх өвдөж бас сэтгэл минь нэмтэрч байсан. Тэр шөнө би унтаж чадаагүй. Чиний төлөө ямар нэгэн зүйл хийхийг маш их хүссэн. Тэгээд би дахин нэг зүйлийг ойлгосон. Энэ л хайр байх нь. Би ч бас чамд хайртай. 3 дугаар бүс хөл хорой тогтоосноос хойш 44 дэх өдөр. Бүсийг бүхэлд нь хүрээсэн хүчрхэг хамгаалалт хинч дотогш нэвтрэх эсвэл гадагш гарах боломжгүй болгодог. Ядаж тийм байх ёстой. Тэгвэл тэр яаж энд орж ирсэн юм бэ? Би огт өөр шалтгаанаар энд ирсэн. Ийм зүйл олно гэж огт бодоогүй. Хэлдэ, эдгээр хорыг чамд хэн өгсөн бэ? Багад минь би 15 орчим настай байхад ээж хэсэг хугацаанд сэрсэн юм. Тэр үед чи төрсөн дайрал. Тэгэхэд тэр надад нэг зүйл хэлсэн. Чи бусдаас өөр хувь тавилантай төрсөн, Кэра. Нэг өдөр чи энэ ойг орхих ёстой. Бүх зүйл үнэхээр төгс таарч байлаа. Хэрвээ би ганцаараа явах ёстой байсан бол их л ганцаардах байсан байх. Харин зайпартай хамт явбал арай дээр санагдах байх. Магадгүй гадна хаа нэгтэй газар фэцтэйж тааралдах байх. Чи үнэхээр зөвхөн тэр шалтгаанаар явахыг хүсэж байна гэж үү, Кэра? Тэгвэл яагаад хүндэтгэлийн зоог дээр чи тийм гунигтай харагдсан юм бэ? Үннээ хэлээч. Бусад ээлбүүдийн тараас нь цуурхал одоо хүртэл чамайг зовоож байна уу? Хараалтай хүүхэд. Тэр нүд, тэр өнгөлөг ус хүний ирлиз байж таарна. Тийм болохоор хатан шийтгүүлсэн. Өн амин хүч яагаад ширгэж байгааг тайлбарлаач. Тэр энэ ойд хамааралгүй. Ээж, та энд юу хийж байгаа юм бэ? Хүүтэн байна шүү дээ. Чиний байгааг мэдэрсэн юм. Бэлтгэлт чинь саад болж байна уу? Үгүй ээ, дөнгөж дуусч байна. Аав чинь чамайг өглөө бүр бэлтгэл хийдэг гэж ярьдаг байсан. Чиний сум харвах дуу өөрийн биеэр мэдэрмээр санагдаад ирлээ. Гэхдээ чи харвахта баг зэрэг хит хөшүүн бэ. Тийм ээ. Чиний маананы урсгал энд бас энд гацаж байгаа нь харагдаж байна. Чиний хараа аль хэдийн хангалттай болсон. Одоо жаахан суллаа зүрхээрээ харав. Чи тулаанд ганцаараа биш. Хажууд байгаа хүмүүстэй итэг. Дайрал сар цолыг авахын тулд хийх ёстой нэг зүйл бий. Чи Кэратай хамт ойг орхих ёстой. Гүнжээ, яаралтай цагт л ирлээ. Юу болсон бэ? Ноён Зайпар, та энд юу хийж байгаа юм бэ? Ойлолоо. Баяр хүргэе. Гэхдээ одоо тэр чухал биш. Гүнжийг сэрээгээр яаралтай хурал зарлагдсан. Бүгд ирсэн болоо л та. Ийм эрт дууцанд уучлаарай. Хурдыг эхлэхээс өмнө нэг зүйл хэлэх хэрэгтэй байна. Өчигдрийн зоог дээр хатан Сильвестртай тохиролцоонд хүрсэн. Кэра болон Дайрал хоёр одооноос албан ёсны багийн гишүүд боллоо. Ганцаараа явна гэд байсан чинь яасан бэ? Би яаж мэдэх вэ? Ээж юу төлөвлөж байсныг мэдэх боломж байсангүй шүү дээ. Өглөө ээж над дээр ирсэн. Яагаад үүнийг надад өгч байгаа юм бэ? Үүнийг Дайрал авах ёстой бидтэй. Кэра, олон жилийн өмнө би чамд юу хийснийг санаж байна уу? Чи бусдаас өөр хувь тавилантай. Нэг өдөр чи ойг орхино. Энэ бол амьдралын модны сүүлчийн үр. Үүнийг чи хамгаалах ёстой. Эльфиний их айн сүүлчийн хатны хувьд шинэ үеийн хатанд өгч буй анхны даалгавар минь энэ. Ойгоос гарч шинэ мод ургуул. Шинэ хаант ус байгуул. Ирж буй гамшигт ирээдүйд манай төрөл зүйлийг аврах цорын ганц арга бол энэ. Чи л үүнийг хийж чадна. Ээж сэрэхэд би маш их баярлсан. Гэхдээ бас айсан. Надад сонсохыг хүсэхгүй үннийг хэлэхгүй гэж айсан. Тэр цурхлууд үнэн байж магадгүй гэж айсан. Тийм болохоор
би түүнтэй уулзахгүйгээр явчихъя гэж бодсон. Гэтэл ээж, аав хоёр минь намайг ямар их хайрладгийг огт мэдээгүй явжээ. Баярлалаа. Одооноос би тийм тэнэг бодлоо дахиж тээж явахгүй. За ингээд Кэра болон Дайрил хоёр албан ёсоор алтарын багт нэгдэх болно. Одоо ингээд гол асуудлууд руугаа орцгоё. Аль нь яаралтай. Гэвч альнаас нь эхлэхээ сайн мэдэхгүй байна. За тэгсэн чинь Пилгрим ноёнтог тайлбарлахаар болноо. Энэ захидлуудын нэг нь 3 дугаар бүсэд байрлуулсан миний худалдааны сүлжээний ажилтнаас ирсэн. Та бүхний мэдэж байгаачлан ариун нэгэн Лушиас зөвхөрсөн гүнж буюу дэлхийн хамгийн хүнд 8 даалгаврын нэгийг амжилттай давсан. Түүнээс хойш тэр 3 дугаар бүсийг бүрэн хааж өөрийгөө тусгаарлсан. Энэ нь магадгүй даалгаврын эцсийн шагнал болох луугийн зүрхийг хаан нууснаа далдлах гэсэн төрөгдүүлэх арга юм. Харин Запир мэдээж хүмүүс миний тухай эсвэл ирээдүгээс буцаж ирсэн тухай юу ч мэдэхгүй. Гэхдээ тэд юу бодож байгааг таахад амархан. Нэгдүгээрт Лушиас луугийн зүрхийг шингээгээд одоос хэрэгж тэнхэрч байгаа. Хоёрдугаарт тэр үүнийг нууцаар зарсан. Тэгээд одоо уул мөрөө устгаж байгаа. Гуравдугаарт анхнаасаа луугийн зүрх байгаагүй. Тэр зүгээр л бүхнийг зэгцлэхийн тулд цаг хожиж байгаа. Аль нь ч байсан хөрөнгө оруулагчид галзуурхын даваан дээр ирсэн байгаа. Луугийн зүрх дуудлага худалдаанд гарвал түүхэнд байгаагүй өндөр үнэт хүрэх байсан. Тэр үүнийг үнэлүүлэхээс өмнө шингээсэн үү? Эсвэл устгасан уу? Эсвэл өрөөсөө бодит байдал дээр байгаагүй зүйл үү? Ямар ч тохиолдолд Лушиас хэдэн жилийн турш шүүхийн маргаанд орох нь тодорхой. Гэрлийн сүмч мөн адил луугийн зүрхийг өгөөж болон ашиглаж татаж авсан асар их хөрөнгө оруулалтаа нөхөн төлөвлөхээс өөр аргагүй болно. Иймээс хөрөнгө оруулагчид ашиг орлогоо алдахгүй тул хуульчдын баг бүрдүүлсэн. Үүнээс гадна гэрлийн сүмийн санхүүгийн үнэлгээний хороо бүх бурууг Лушиас дээр тогхохоор зэхэж байгаа. Мөн Лушиас домогт зэрэглэлийн эд зүйл болох итгэлийн шоныг зээлж авсан төлбөрөө ихээхэн хугацаагаар хойшлуулсан. Тиймээс сүмийн ариун эд зүйлийг хариуцах баг түүнийг шахахаар илгээгцэн. Түүнчлэн Олдонтой холбоо тасарснаас хойш түүний хайж ирсэн хүмүүс ч бий. Тэр дунд нь 4-р бүсийн сүмийн баатруудын тэргүүн төмөр бүсгүй Гертрүүд. Мөн Олдын болон ихэр хоёр баатруудыг нас барсан тухай мэдээ тарснаас хойш олон адал явдал хайгчид 3-р бүс рүү цугларч эхэлсэн. Тэд Лушиастай тулалдаж ихэр баатруудын оронд Твийн 10 их дайчинд багтахыг хүсэж байна. Одоогоор 3-р бүс янз бүрийн хүмүүсээр хүрээлэгдэж бараг бүслэлтэнд орох төхөөд байна. Нэ, хаалгаа нэ. Миний мөнгийг буцааж өг. Луурч минь. Ариун нэгэн минь гараад ир. Би чамтай тулалдмаар байна. Хаалгаа нэ гэж. Зөвхөрсөн гүнжийн дайралтад маш олон хүнээ алдсан тул 3-р бүс одоо ихээхэн сул байгаа. Хэрэв үнэхээр бүслэгдсэн бол ариун нэгэн ганцаараа удаан дисэхгүй. Нөгөө загтал нь юуны тухай вэ? Үүнээс илүү яаралтай зүйл гэж байж болох уу? Энэ бол Линдл цайзаас ирсэн загтал. Хадагтай Офлигийн нэрийн өмнөөс гэрлэх тэмцээнд оролцогчдыг дараалан ялж байсан нэгэн баатрыг эцэст нь хэн нэгэн ялсан байна. Гэхдээ тэр хүний хэрэглэж байсан зэвсэг маш алдартай. Бас бидэнтэй гүн холбоотой. Гашуудлын дуудлал гэх нэртэй зэвсэг бөгөөд энийг цаашдаа Реквием гэх нэрээр нь дуудаад явчихна. Окей. Их газрын 10 хүчрхэг дайчдын дундаас хамгийн дээр буюу ноён оргил байдаг дайчин Элдний мастер Жон Ховийн домогт сэлв. Линдл цайз алтарын эзэмшил ноён Запир таныг хүлээж байлаа. Ийм хурдан ирсэн баярлалаа. Зочин дотор байгаа. Реквием өмнөх амьдралдаа би тэрийг сүүлчийн зэвсэг болгон сонгосон. Гэвч энэ цаг үед надад болон Элдний мастерт ч байх ёсгүй. Харин түүний сүүлчийн шав Эрдиос энэ сэлмийг барьж байгаа. Энэ нөхөр. Би гүнжиг хүлээж байсан юмсан. Чи хэн бэ?
Энэ новш яг одоо миний хамгийн чухал зорилт. Би энэ мөг шууд алчигдах ч юм уу? Их газрын 10 хүчрэг дайчдын нэг. Энэхүү нэр хүндтэй цол нэгэн баатараас үүсэлтэй. 5 жилийн өмнө Кенийн хааны ордонд Лукас гэх хүн босгоч хаан Галадисийг буулганд арсан байх бөгөөд тэрхүү хүнтэй бүр хаалц тулаан хийж ялсан байх болно. Тэр хүнийг ялснаар хамгийн хүчтэй хүн боллоо гэсэн нэр алдар авна. Гэтэл тэр хүн нь би хамгийн хүчтэй хүн биш гэж хэлнэ. Би олон хүчрэг дайчтай тулалдаж байсан. Бурхтын үр сад болох ариун нэгнүүд, чөтгөр бас мангасууд тэднийг мартаж болохгүй. Би бол дээрээсээ 6 дугаард бичигдэнэ. Харин босгоч хаан 9 дугаарт ордог байсан гэхэд танаас хүчтэй 5 хүн гэж хэмбэ. Бас таны дараа хэн ордог вэ? Надад ч гэсэн сонирн бай. За энэ хүн бол хаан 3 дугаард л ёо. Хэрвээ тэгж хүсэж байвал эрхэм дээдэс минь гээд 1 дугаарт өнөмлөхгүй хүчит элдний мастер Жон Хов, 2 дугаарт их шидтэн буюу шидэт самбхийн Хенрик, 3 дугаарт Тэнгэрийн сүмийн ажиллагдсан баатар Роланд, 4 дугаарт Сахарын орт омгийн цэнхэр сэлэмтэй Карна, 5 дугаарт ойн галын шулам Галатия, 6 дугаарт би өөрөө, 7 дугаарт Эльфиний их ойн хүү Дарил, 8 дугаарт гэрлийн сүмийн Доминико, 9 дугаарт босгоч хаан Галадис, 10 дугаарт Хьюгогийн ихэр баатрууд. Лукас гэх хүнээс ингэж их газрын 10 хүчрэг дайчдын жагсаалт үүссэн болно. Цаг хугацааны явцад олон хүн тэднийг сорьсон ч бүгд ялагдсан. Харин энэ нь тэднийг бүрч домог болгож жагсаалтыг албан ёсны зэрэглэл болгон тогтоосон. Хадагтай овли ихэр баатруудыг ялж босгоч хаан уралдын хэрэгээр цаазлагдсны дараа 9 дугаар байранд дэвшин орсон. Түүнээс хойш сүүлийн 2 жилийн хугацаанд энэ жагсаалтад ямар ч өөрчлөлт гараагүй. Гэхэд Дарил 7 жилийн өмнө ойн захад бүргэлдээн болоход би маш хүчрхэг хүний баатартай тулгарч байснаа санаж байна. Тэр тийм алдартай хүн гэдгийг би огт мэдээгүй. Гэхдээ тэр хүн зайвраас сул дорой юм шиг санагдсан. Энэ жагсаалт зүгээр л дэмий зүйл биш гэж үү? Ноён нээд хүртэл жагсаалтад байхгүй бай. Харин зайпер түүнд хандаж энэ жагсаалт 5 жилийн өмнөх. Тэр үед би өсөж хөгжиж л явсан. Түүнээс гадна бид өөрсдийнхөө тухай хит ихийг ил гаргахыг хүсдэггүй. Биднийг ажиглах нүд олон байх тусам хөдөлгөөн хийхэд улам хэцүү болдог. Ямар ч байдлаар энэ жагсаалт эхэлсэн бай. Хэрвээ чи нэрээ оруулахыг хүсвэл 10 хүчрхэг дайчдын аль нэгийг албан ёсоор ялж байж эсвэл тэдний эдэлж байсан ямар нэгэн эд зүйлийг үзүүлэх хэрэгтэй. Энэ бол бичигдээгүй хууль. Тиймээс миний өмнөх амьдрал Эрдиос гарч ирсний дараа инх замраагүй байдал үүссэн. Тэр багшаасаа нас барахын өмнө энэ сэлмийг авсан гэж мэдэгдсэн. Түүний үгийг сонсоод олон янзын тулаанчид гарч ирж өөрсдөө 10 хүчрхэг дайчдын нэг болохыг батлах гэж эхэлсэн. Тэр үед нээд мөн харлуугийн зүрх хулгайлсан хэрэгээр эрен сурвалжлагдаж байсан. Тиймээс байдал ямар эмх замбраагүй байсныг төсөөлөхөд хэцүү биш. Тэгэхээр бараг хэндэж танигдаагүй энэ хүн домогт сэлмийн мастрын сэлмийг барьж гарч ирээд өөрийгөө түүний сүүлчийн шав гэж нэрлэж байна гэж үү? Хэрвээ энэ үнэн бол энэ үнэхээр яралтай асуудал. Жон Хов бол Дартарусын шүтгчдийн толгойн хамгийн их болгоомжилдог хүн. Хэрвээ хэн нэгэн түүний төлөвлөгөөг нурааж чадна гэвэл тэр нь Жон Хов л байх бол. Сэлмийн мастер Жон Хов мөн Элба Ларн нэртэй шидтэн гэдгээрээ ч танигдсан. Эрт цагт түүнийг цагаан хатан гэж дууддаг байсан. Харин жинхэнэ дүүр нь цагаан луу Менемосна. Тэр л надад энэ эртний медиан шидийг заасан. Миний багш. Луугийн шав гинэ. Би анх удаа
ийм зүйл сонсож байна. Тэр алдагдсан шидэг яаж сурсан юм бол гэж гайхаж байсан. Гүнж үнэхээр аз ивэл татдаг юм бэ. Джон гэдэг чинь эрэгтэй хүний нэр биш билүү? Эсвэл хүний ертөнцид тийм биш байдаг юм уу? Хүмүүсийн дунд Зорн Хау гэдэг сэлмийн техник байдаг. Магадгүй нэр нь гажуудсан байх. Эсвэл тэр зүгээр л хуурамч нэр хэрэгэлдэг байх. Гэхдээ энэ бол хамгийн гайхахаар зүйл биш. Харин луугийн шав гэдэг нь л байна. Цагаан луу гинэ. Гэхдээ 1000 жилийн өмнө хар луу цагаан лууг алсан гэж би уншиж байсан. Түүнийг алаагүй. Зүгээр л энэ ертөнцөөс лацтаж тусгаарлсан. Тэр 100 жил тутамд нэг удаа бичсэн дүрээ гаргаж ирээд шав сургадаг. Асуудал нь гэвэл миний багш намайг сургаж байх үед түүний гадаад ертөнцид байх хугацаа дуусч 6 жилийн өмнө жинхэнэ биедээ буцсан. Тэгвэл энэ хүн яаж сүүлийн 6 жил түүний шав байсан байж болох вэ? Магадгүй худлаа ярьсан байх. Хариуг нь би мэдэж байгаа. Мэдээж тэр худал хэлээгүй. Эрдиос үнэхээр миний багшийн шав. Би түүний тухай зайвраас мэдэж авсан. Гэхдээ энэ үед Эрдиосд сэжиглэхгүй байх нь хэтэрхий хиймэл харагдана. Энд байгаа зарим хүмүүс намайг хэн сургаж байсныг аль хэдийн мэдэж байгаа. Ирээдүг мэддэг хүмүүс бол Зайфер, би бас Нед. Бусдад хэлэх нь хэтэрхий эрсдэлтэй. Тиймээс аль болох байгалийн жамаар хандаж, яриг зөв дүгнэлт рүү чиглүүлэх нь хамгийн зөв. Гүнжээ, асуудал нь сэлэн бай. Хуурамч байсан бол асуудалгүй. Гэхдээ энэ сэлэм жинхэнэ тийм бидтэй. Реквием бол онцгой хүчтэй. Үүнийг Тартарусын шүтгчдийн гарт оруулах ёсгүй. Яагаад заавал тэр хүн гэрлэлтийн тэмцээнд ялсан юм бэ? Ийм олон гэрчтэй байхад энэ тухай нууцлах боломж бараг байхгүй. Сэлэм хуурамч байх магадлал бий юу? Миний бодлоор цаг нь их сэжигтэй байна. Үргэлжлүүл ноён Зайфер. За ашгүй дээ тэр ярьж эхэллээ. Тартарусын шүтгчдийн өнцгөөс бодоод үз. Тэдний луугийн зүрхийг хулгайлах төлөвлөгөө бүтлгүйтэж. Олдын болон ихэр баатруудаа алдсан. Энэ бол бүрэн ялгдал. Тэд бүр ариун нэгний найз Майтесыг өөрсдийн талд ийсүүлж чадсан. Ингэснээр 3 дугаар сум дотор шууд мэдээллийн их үсвэртэй болсон байсан. Гэтэл хэн нэгэн тэдний бүх төлөвлөгөөг нураасан. Тэр хэн байж болох вэ? Хэн нэгэн санаатаагаар өгөөж шидэж Тартарусын шүтгчдийг хооронд нь сэжиглэх нотлохоо үлдээсэн. Одоохондоо тэдний анхаарал дотооддоо төвлөрнө. Урагч гэж сэжиглэгдсэн хүн өөрийгөө цагаатгахын тулд жинхэнэ буруутны гаднаас хайхаас өөр аргагүй бол тэд Нед ганцаараа бүхнийг хийсэн гэж бодохгүй. Мэдээж Лушиас хамгийн түрүүнд сэжиглэгдэх хүн. Гэхдээ илүү ухаалаг нь өөр хувилбаруудыг бодно. Тэд удирдагчтай нь тэнцэх нөлөөтэй. Ард нь бүхнийг зохион байгуулсан нэгэн байгаа эсхийг бодож эхэлнэ. Ариун нэгэн болон Недэд үүрэг оноож бүхнийг удирдсан нэгэн. Юу гэж хэлэх гээд байгааг чинь ойлголоо. Тэд намайг сэжиглэх юм байна. Ноён Зайфер, би зөв ойлгож байна уу? Та хэлэхдээ сэлэн болон түүний шав жинхэнэ байсан ч бай, худал байсан ч бай. Энэ нь гүнжийг унгаах урх байж магадгүй гэж байна уу? Тийм. Эрдиос яг одоо гинэт гарч ирсэн нь маш с ิจ гтэй. Одоогийн нөхцөлд гүнжээ линдл руу явах нь хэтэрхий аюултай. Сэлэм жинхэнэ эсгийг шалгах арга бий юу? Реквием луугийн зүрхтэй хариу үйлдэл үзүүлдэг гэж би сонссон. Та хэрвээ сэлмэнд хүрвэл мэдэрч магадгүй. Тэгвэл шийдэгдлээ. Би даруй линдл рүү явна. Хэрвээ сэлэм жинхэнэ бол буцааж авчирна. Харин урх бол би өөрөө зохицуулна. Ингээд би нар жарахаас өмнө Линдэлд ирсэн юм. Үнэн дээр Тартарусын шүтгчдийн толгой энэ залуугийн тухай цуурхлыг аль хэдийн сонссон байх. Гэхдээ асуудалгүй. Тэр цагаан луу буюу сэлмийн мастраас болгоомжилдог нь үнэн ч яагаад ч юм ойрын 2 жил ямар ч хөдөлгөөн хийхгүй. Зүгээр ажиглаж сууна. Би энэ залуутай уулзахаар яарсан нь өөр шалтгаантай. Чи юу хүсэж байгаа юм? Эрди тэмцээнд шударгаар ялсан. Хэрвээ хэлэх зүйл байвал төрхүүлээ. Багштай үнэхээр талархаж байна. Тэр надад энд
сонирхолтой дайчтай тулдаж болно гэж хэлсэн. Ирээд удаагүй байж ийм том алцтай таарлтна гэж бодсонгүй. Өөр газар очих уу? Энд ч гэсэн би тулдахад бэлэн. Надад бол зүгээр. Гэхдээ сайн сонс. Хэлний шившлэг. Чи 4 хөллөө нохоо шиг намайг даг. Юу гинэ? Юу болоод байна? Миний бие өөрөө хөдөлж байна. Юу вэ энэ? Яах вэ? Эрдийг аваад явчихлаа. Тэр хачин чадвар түнд нөлөөлч өглөө. Очоод туслая. Сая тэр хүний нүдийг харсан биз дээ. Аюултай хүн бэ. Барн Лишагийн охин Нина Лиша. Үгүй дээ, үгүй. Тэгэх хэрэггүй дээ. Эрди бидний тусламжгүйгээр ч түүнийг дийлнэ. Би зүгээр л саад болохгүй байхад л хангалттай. Тэр анх Лиша цайзад ирж байсныг санаж байна уу? Тэнгэрийн сүмийн гэланма Хэти хоо Барн Лиша гэр бүл томилогдсон. 1 сар өнгөрчихжээ. Чамайг ингэж удаан саатуулсанд уучлаарай. Багшийн чинь хэлснээр бүнжийг хайхаар явах ёстой шүү дээ, Эрди. Зүгээр дээ, дараа явна. Ийм олон мангас цайзыг бүслээд байхад би яаж зүгээр орхиод явж чадах юм бэ? Мэдээж санаж байна. Тэр ганцаараа мангасуудын давлгааг зогсоож Лиша цайзыг аварсан. Гадаад дөрхөн жаахан бүдүүлэгч сэтгэл нь сайхан хүн. Тэр нь надад таалагддаг. Хэн нэгэн нь хайртай сохорчихсон бололтой. Хүчтэй мангасууд гарч ирэх тусам тэр улам догдолж хоол ундаач умартан дасралтгүй тулалдсан. Эцэст нь бүх гай гамшигын их бодсон мангасын үр рүү ганцаараа дайрч 7 хоногийн дараа устгасан. Яг хэлэхэд тэр мангасыг үрнээс нь гаргаж ирээд тоглоом хийж байгаад л алсан. Яг л солиотой хүн шиг тулалддаг. Сэтгэл сайтайг нь мэднэ. Гэхдээ тэр зэрлэг тул дааныг харахад аимшигтай байсан. 6 сарын дотор тэр ойролцоох 3 нутгийг мангасаас бүрэн цэвэрлсэн. Манай нутгийг хамгаалсанд баярлалаа, Эрди. 18 настай хүн яаж ийм хүчтэй байдаг юм бэ? Миний охинтой гэрлээч. Чиний сонирхол гүнж алтай артай гэрлэх гэдгийг мэдэж байна. Гэхдээ би чамд ашигтай санал тавья. Өө тийм, гүнж, би явах ёстой. Баяртай Барн. Хүлээ, миний охиныг дагуулад яв. Тэр хүн бол зөвхөн тулдахыг л боддог тэнэг. Тулдаж байхад нь саад болбол галзуурсан нохоо шиг дайрна. Ойлголоо, тэгвэл яах вэ? Араас нь дагаад нууцаар ажиглая. Би шидийг эвдчихлээ. Ихэнх хүмүүс 4 хөллөж мүлх гэдэг энгийг хэлний шидийг тайлахад дор хаяж 30 минут зарцуул. Харин тэр 12 минутанд тайлчихлаа. Хүчрхэг эд зүйлтэй байх нь асар их ялгаатайг харуулж байна. Чи намайг гайхшрууллаа. Хүн төрлөختөн хэлний шид ашигладаг гэж бодог. Энэ мэдрэмж багшийн минь санагдуулж байна. Чи луугийн зарцуу. Эсвэл луугийн зүрхтэй юу? Чадвар их газрын өлгий. Цагаан луу газрын эзний ур чадвар. Ямар ч эд зүйлийг газар доорх агуулхад нуух боломжтой. Цагаан луугийн ивэлээс шалтгаалan хязгаартай ашиглана. Ямар ч байсан хамаагүй. Багш маань чам шиг хүмүүст хизээж өршөөл үзүүлж болохгүй гэж загсан. Намайг Эрдиос гэдэг. Би элдний мастер Жон Хогийн шав. Эрдиос бусдаас илүү хүчтэй байх 3 шалтгаан бий. Домогт багш, төрөлхийн авьяас, бас хит хүчрхэг эд зүйл. Мөнгөн арслангийн материал хуйг, цагаан луугийн ясаар бүтээгдсэн эрдэнэс. Энэ хуйг хүйтэн, халуун, хор, хараал гээд бүх сөрөг нөлөөг сааруулж бүр луугийн чадварыг хүртэл суулруулдаг. Тиймээс л Эрдиос тулаанд ийм их зоригтой байж чаддаг. Бүр луугийн зүрхгүйгээр лууч ялж чадна. Тэр элдийг таньж байна. Тэр бол Реквием байна. Харин миний энэ элдийг Грам гэдэг 1000 жилийн өмнө бүтээгдсэн луу устгагч элд. Саяхан алсан луугийн цусаар бүрхэгдсэн. Миний цээжинд луугийн зүрх бий. Энэ усыг харж байна уу? Хэрвээ ганц туслыг асгachвал чи ялна. Би ялагдвал Грам болон луугийн зүрхийг хоёуланг нь чамд өгье. Тэгээд чи ялбал Реквиемийг авна, тийм үү? Илдээ өөртөө үлдээ ялагдагчаа. Харин би ялбал чамд хоч өгнө. Жишээ нь маанаг, тэнэг гар, эсвэл зүгээр л нохооч гэдэг юм уу?
12 минут мөлхөж явсан чамд бол нохоо гэдэг бүр зөөлөн нэр байгаа биз дээ. Илтгэл чинь таалагдлаа. Хэрвээ би ялагдвал чиний жинхэнэ нохоо чинь болъё. Тэр нэг гараараач сайн тулалцдаг юм байна. Ийм том илтийг ингэж нарийн удирдах байна гэж үү? Арслангийн архиралт, мөнгөн арслангийн метрил хуягны онцгой чадвар. Биеийг хүчтэй авраагаар бүрхэж, хамгаалтын төр хугацаанд дээд хэмжээнд хүргэнэ. Бүх төрлийн довтлохоог 50%-аар бууруулна. Даварцсан чадвартай хуяг байдаг шүү. Тэгсэн чинь чи ч бас хүчтэй юм бэ. Илүү их таалагдж эхэллээ. Энэ л жинхэнэ тулгаан. Тэр юу вэ? Хаанаас гараад ирэв? Хитрхи хүнд байна. Хөдөлж чадахгүй. Биеиг минь ямар нэг юм барьчихсан юм шиг. Чадвар, луугийн зам. Луугийн зүрхний хүчийг татаж, амьд байсан үеийнхэн дүрийг дахин бүтээн. Луугийн хүч болон онцгой чадварыг хадгална. Одоогийн хүч 23.1%. Онцгой чадвар телекнес. Өмнөх амьдралдаа Эрдитэй анх уулзах үед тэр аль хэдийн твийн хамгийн хүчрхэг дайчдын нэг байсан. Тиймээс л би түүнийг хамгийн түрүүнд эсүүлэхийг хүссэн юм. Дурших гэж оролцсон ч одоохондоо сул бай. Гэхдээ яагаад хүчрхэг болсныг нь би мэднэ. За ашгүй дээ, нэг юм боллоо. Энэ төвхтэй нөхөр удаан тайван сууж чаддаггүй. Хэрвээ линдэл цайзаас уйдаад гарч яваад дахин түүнтэй таарахад би түүнийг барьж тогтоох хэмжээний хүчтэй биш байх байсан. Энэ удаа бүх зүйл өөрөөр өрнөд. Энэ амьдралд чи багшаасаа салсныхаа дараа таарсан анхны хүчтэй өрсөлдөгч чинь би. Тиймээс энэ удаа чи илүү хүчрхэг болох шалтгаан. Чиний илүү хүчрхэг болох шалтгаан. Чи миний сэлэн болох учраас. Харагдаж байгаачлан би ялчглаа. Одооноос эхлээд намайг эзэн минь гэж дууд. За ингээд энэ цуврал маань дуснаа. Та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тиймээс see ya.